5 дугаар бүлэг Ринзүүгийн 3 гүү ба найдварын сэрэлт. Тэр мөчөд эргэн тойрон намгүн болов. Томшгүй олон харц Паньян дээр төвлөрчээ. Улам л сонирхолтой болж байна да. Паньян дотроо инээгээд олны харцан доор голыг гатлан нөгөө эрэгт хүрв. Бид нэг нь давхар үл үзэгдэх дарамт бууж байгааг тэр мэдэрлээ. Энэхүү дарамт цэцгийн далайн гүнд орших сүнслэг булгаас ирж байв. Тэр булгаас анхдагч хий ундардаг бөгөөд энтхийн хий дэндүү өтгөн тул ийм дарамт үсгдэг ажээ. Гэвч удалгүй Паньяны хөл доорх цэцгүүдээс жижигхэн гэрлүүд дээш хөвөн гарч ирэв. Тэдгээр гэрлийн цэг бүх биеийг нь бүрхээд эцэст нь дотор нь шингээлээ. Эд бол найдварын гүү. Паньян дотроо бодов. Сургалтын ахмад залууст энэ тухай хэлээгүйч Паньян маш сайн мэдэж байлаа. Гэрлийн цэг бүр нь найдварын гүү хэмээх нэгэн гүү байв. Хамгийн эртний домуудын нэгэнд найдварын гүүгийн тухай өгүүлдэг. Домогт өгүүлснээр ертөнц анх үүсэн бий болоход зэрлэг тогшин газар байжээ. Газар дэлхийгээр араатан амьтад хэрэн хэсүүжилдэг тэр үед анхны хүн мэндэлсэн байна. Түүнийг Ринзүү гэдэг байв. Тэр түүхийн мах идэж цус уун асар хүнд амьдралыг туулдаг байлаа. Ялангуяа бэрхшээл хэмээх нэгэн бүлэг зэрлэг араатан түүнд хамгийн их гай болдог байв. Тэд Ринзүүгийн махны амтанд дурлаж түүнийг идэхийг хүснэ. Ринзүү уулын хад мэт бат бүх биетэй биш. Мөн зэрлэг араатан шиг хурц соёо саваргүй. Тэр бэрхшээлүүдтэй хэрхэн тэмцэх билээ? Хоол хүнсэн докторгүй тул өдөржин нуугдан амьдрна. Тэр байгалийн эдэж тижээлийн эхлэхээний хамгийн доод түвшин байсан бөгөөд арайхийн ам зууж байлаа. Яг тэр үед 3 гүү түүн дээр ирээд Амаараа биднийг тижээхэд бэлэн бол энэ бэрхшээлийг давхад чинь туслая гэжээ. Ринзүүд өөр сонголт байсангүй. Тиймээс 3 гүүгийн бослыг зөвшөөрөв. Эхлээд тэр 3-ын хамгийн том гүүд залуу насаа өглөө. Хариуд нь тэр гүү Ринзүүд хүч чадал хайрлав. Хүч чадалтай болсноор Ринзүүгийн амьдрал өөрчлөгдөж эхэллээ. Тэр доктортой хоол хүнстэй болж өөрийгөө хамгаалж чаддаг болов. Ринзүү зоригтой хайр найргүй тулдаж олон бэрхшээлийг ялав. Гэвч удалгүй зовлон амсаж хүч чадал бүхнийг шийдэж чаддгүйг ойлгожээ. Хүчийг нөхөн сэргээж ашлан тортох ёстой болохоос дур зоргоороо шавхан зарцуулж болохгүй. Түүнээс гадна сүрэг бэрхшээлтэй тулгархад ганц хүний хүч дэндүү өчөөхөн байлаа. Ринзүү энэ сургамжийг гашуунаар тунгаасны эцэст 3 гүүгийн хамгийн үзэсгэлэнтэй эдэр насаа өгөхөөр шийджээ. Хариуд нь 2 дахь гүү түүнд мэргэн ухаан хайрлав. Мэргэн ухаантай болсноор Ринзүү бодож эргцүүлж сурав. Тэр дуршлаг хуримтлуулж эхлээд олон тохиолдолд хүч чадлаас илүү мэргэн ухаан ашиглах нь илүү үр дүнтэй байдгийг ойлгожээ. Мэргэн ухаан болон хүч чадал түшиглэн урд нь хүрч чадаагүй бүх зорилгоо биелүүлж олон бэрхшээлийг хөнөөлөө. Тэр бэрхшээлүүдийн махыг идэж цусыг нь уусаар тисэж үлдэв. Гэвч сайн сайхан зүйл мөнхөд үргэлжилдэггүй. Ринзүү хөгшөрч улам хөтөлсөөр байлаа. Учир нь тэр хүчний гүү болон мэргэн ухааны гүүг тижээхийн тулд залуу нас эдэр насаа аль хэдийн хүчгсэн байв. Хүн хөтлөхөд булчин шүрмсэн суларч оюун ухаан нь удааширдаг. Хүчний гүү мэргэн ухааны гүү хоёр үүнийг мэдээд Хүнээ, чи бидэнд өөр юу өгч чадах вэ? Чамд биднийг тижээх зүйл үлдсэнгүй гэлээ. Тэгээд түүнийг орхин оджээ. Мэргэн ухаан хүч чадалгүй болсон Ринзүү дахин бэрхшээлүүдэд бүслэгдэв. Тэр хөгшөрсөн тул гүйж чадахгүй. Шүдэн нунсан учир зэрлэг жимс урамлж ажиллаж чадхаа болжээ. Бэрхшээлүүдэд бүслэгдсэн Ринзүү тамирдан газарт унахад зүрхэн цөхрлөөр дүүрв. Яг тэр үед 3 дахь гүү түүнд Хүнээ, намааг ав. Би чамайг бэрхшээлээс чинь мултрахад туслая гэжээ. Ринзүү нулимс туслуулан хариулав. Гүү минь, надад өөр юу ч үлдээгүй. Хүчний гүү, мэргэн ухааны гүү хоёр хүртэл намайг орхисныг харж байгаа үсттэй. Надад өтөл нас минь л үлдсэн. Өтөлт нас залуу, эдэр нас шиг минь үнцэнтэй биш ч чамд үүнийг өгвөл миний амьдрал тэр дараа дуусна.
Би одоо бэрхшээлүүдэд бүслэгдсэн ч шууд өгөхгүй. Ганцхан хоромч гисэн арай удаан амьдрахыг хүсэж байна. Тиймээс явдаа. Чамайг тижээх зүйл надад алга. Гэвч тэргүй Гурвын дундаас миний хэрэгцээ хамгийн бага. Хүнээ, чи надад зүрх сэтгэлээ өгөхөд л хангалттай. гэжээ. Тэгвэл би чамд зүрх сэтгэлээ өгье. Химэн Ринзу хэлв. Гэхдээ гүмэн, чи хариуд нь надад юу өгч чадах вэ? Одоо ийм байдалд орчоод байхад хүчнийгүү, мэрэгэн ухаанийгүү хоёр буцаж ирсэн ч юу ч өөрчлөгдөхгүй. Хүчнийгүүтэй харьцуулахад энэ гүү сул дараа харагдах бөгөөд ердөө жижигхэн гэрлийн бөмбөг байлаа. Мэрэгэн ухааны гүүтэй харьцуулахад бүдгхэн цагаан туяал цацруулж ямар ч үзэсгэлэнтэй харагдахгүй. Гэвч Ринзу зүрх сэтгэлээ түүнд өгөхөд тэр гүү гинэт хязгааргүй хурц гэрэл цацруулжээ. Тэрхүү гэрлийн дунд бэрхшээлүүдийн айдас давтан ашгаралдав. Энэ бол найдварын гүү. Ухрахтун. Бид бэрхшээлүүд найдвараас хамгийн их айдаг. Бэрхшээлүүд тэр даруй ухран зогтов. Ринзу хэлэх үггүй боллоо. Тэр өдрөөс хойш бэрхшээлтэй тулрах бүрдээ зүрх сэтгэлээ найдварт өгдөг болжээ. Энэ мөчөд найдварын гүнэр гэрлийн урсгал болон нэгдэж Паньяны биед шингэсээр байв. Гаднаас ирэх дарамтад шахагдсан тэд аяндаа хүүснийхэн доор биеийнхэн гүнд бөөгнөрөн гэрлийн бөмбөг үсгэлээ. Паньян дээрх дарамт гинэт суларсныг мэдрв. Тэр урагш алхаж эхэллээ. Алхам хийх бүр цэцгийн далайнаас найдварын гүнэр ар араасаа нисэн гарч биетэн шингэн гэрлийн бөмбөгтэй нэгдэнэ. Гэрлийн бөмбөг улам бүр тодорч байлаа. Гэвч голын эсрэг эрэг дээр зогсох сургалтын ахмад хөмсгөө зангидав. Найдварын гүүгийн тоо төсөөснөөс цөөн байна. Харанхууд ажиглаж байсан олон ахмад энэ байдлыг хараад мөн адил боджээ. Овгийн тэрүүнч хөмсгөө зангидлаа. Энэ бол яавч зэрэглэлийн төрөлхийн чадамж шинж биш байна. Паньян дарамтыг сүрэн цааш алхасаар байв. 10 алхам хүрэхгүй бол бясалгалын төрөлхийн чадамжгүй. 10-аас 20 алхам бол ди зэрэглэл. 20-с 30 алхам бол си зэрэглэл. 30-аас 40 алхам бол би зэрэглэл. Харин 40-с 50 алхам бол зэрэглэлийн төрөлхийн чадамжтай гэсэн үг. Би одоогоор 23 алхам явжээ. 24, 25, 26, 27. Паньян дотроо тоосоор байлаа. 27 талмаа хийхэд бас нь нэржигнэх чимээ сонсогдов. Хоёр бөөрнийх нь хооронд байсан гэрлийн бөмбөг хязгаартаа хүрээд гинэт тесрэрлээ. Ийхүү хүчний тесрэл зөвхөн биеийн дотор болсон тул гаднаас хинч харах боломжгүй. Тэр мөчөд зөвхөн Паньян л тэнгэр газар донсголсон мэт асар хүчтэй өөрчлөлийг мэдэрч байв. Агшин зуур биеийн нарийн ус босож арсны нөхс өвн хуймагдан оюун санаа нь туйлын хязгаар хүртэл чангарав. Удалгүй оюун ухаан цав цагаан болж бүх бие нь үүлэн дээр унсан мэт зөөлрөн сулрав. Зүрх сэтгэл нь тайвширч боссон шивэрсэн ус нь бууж арсны нөхс өвн дахин нэгдлээ. Төд удалгүй бүх бие нь хөлсөнд норжээ. Энэ үйл явц маш удаан үргэлжилсэн мэт санагдсан ч үнэндээ ердөө хормын төдийд болоод өнгөрөв. Тэр мэдрэмж ирсэн шигэ хурдан ариллаа. Паньян хэсэг зур мэл гайхсны эцэст сая нэг сэхэ оров. Тэр анхаарлаа биеийн гүн төвлөрүүлэхэд хүүснийхэн доор хоёр бөөрнийх нь хооронд оргуу хоосноос нэгэн бясалгалын сүв нээгдсэн байлаа. Сэрэх ёслол амжилттай болов. Энэ бол мөнхийн амьдралд хүрэх найдвар байлаа. Энэхүү зохиолын үргэлжлэлийг уншихыг хүсвэл wildcard.audio.com сайтаар зочлоорой. Дараагийн ангаар дахин уулзах хүртэл түр баяртай.